За бүгдээрээ эхлээс өмнө эзэн хааны залбираад эзнийг харцгаая да. Эзэн бурхан минь танд үнэхээр бид нарын цагийг даатгая. Та бидэнтэй хамт байж өгөөрэй. Та бидний зүрх сэтгэл үгээ хэлж өгөөч. Үнэхээр таны энэ дэлхийг мэндэлсэн энэ баярын утга учирыг ач холбогдлыг бидний амьдралд өнөөдрийн амьдралд бүр нөлөөг та ойлгуулж ухааруулж өгөөч гэж танаас хичээн бүлэн гоё. Есүс таны нэрээр гуйж. Амен. За бид нэр одоо Крисмас баяр ойртож байна. Тэгээд энэ баярын утга учир, энэ баярын онцлог юу юм бэ? Яагаад энэ баярыг хүмүүс их тэмдэглэдэг юм бэ? Үүнээс улбалаад цөмөр үнэхээр энэ Крисмас баяр буюу Есүс Христ хүмүүн биеэр, хүний биеэр энэ дэлхийг мэндэлсний баярын утга учир нь юу юм? Тэгээд Есүс бас яагаад хүний биеэр энэ дэлхийдээр бас төрөх ёстой, хэрэгтэй, шаардлагатай байсан. Гуравдугаарт нь Есүсийн энэ дэлхийг тэгж мэндэлсэн өнөөдөр миний амьдралд ямар нөлөөтэй юм гэдэг гурван асуултын тухай зөвмөр өнөөдөр ярилцъя. Тэгвэл Крисмас баярын утга учир буюу Есүс Христ энэ дэлхийдээр хүний биеэр төрсний ач холбогдлын тухай утга учирын зөвмөр ярилцъя. Бурхны гурвын нэг, Бурхны хүү энэ дэлхийд хүний биеэр төрнө гэдэг нь дараах утга учиртай. Хамгийн түрүүнд Есүс Христ энэ дэлхийд төрөхөөс өмнө өөрөө оршин байсан Бурхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн бид нар энэ дэлхий дээр мэдлэхээс өмнө 9 сарын өмнө ихэнх хөвлөд анх бий болдог. Тэр маань бидний оршин тогтнол байгаагийн эхлэх цэг маань тэнд байдаг. Харин тэгвэл Есүс хэдий энэ дэлхийд хүний биеэр төрсөн боловч тэгвэл Мария гэдэг эмэгтэйгийн хөвлөд олдохоос өмнө өөрөө мөнхөд оршин байсан. Үүгээр маш том ялгаатай. Тийм учраас бид нар Есүс Христийг энэ дэлхийд мэндэлсэн гэж ярихдаа яг хүн шиг яг тэр ихэнх хөвлөд бий болсон тэр олдсон цагаас оршин тогтнож эхэлсэн юм шигээр ойлгохгүй. Харин түүнээс өмнө Есүс өөрөө Бурхан бөгөөд оршин байсан гэдгийг биднэрт Библи хэлдэг. Цөмөрөө Иохан номын 1-р бүлгийг гаргаад харъя. Иохны 1-р бүлэг. (134) утсан дээр байна. Эхэнд үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба үг нь Бурхан байсан. Тэр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр бий болсон. Бий болсон юмсаас түнгүүгээр бий болсон юмс нэгч байхгүй. Түүнд ам байсан бөгөөд ам нь хүмүүсийн гэрэл байваа. Энэ юу хэлж байна? Үг гэдэг маань Есүсийг хэлж байгаа. Христийг. Тэгвэл Христ маань өөрөө Бурхан учраас Христээр дамжуулан энэ дэлхийд байгаа бидний нүдэнд харагдаж, гарт мэдрэгдэж байгаа бүх зүйлс маань бүтээгдсэн, бий болсон. Оршин тогтнож эхэлсэн. Тэр өөрөө эхэнд байсан. Нэгсэндээ мөнхөөс мөнхөд байсан. Тэгээд 14-р эшлэл дээр нь тэр үг нь махан бий болж бидний дунд оршин бид түүний алдрыг харцгаасаа гэж. Тэгвэл өмнө нь байсан тэр Бурхан маань махан биеэр бидний дунд ирж бид нар түүний алдрыг цог жавхлан түүний гайхамшигыг, түүний хүч чадлыг бид нар харсан, мэдэрсэн, гэрчилсэн гэж энд хэлж байна. Энэ нь эцгийн цорын ганц хүүгийн алдар бөгөөд нэгүсэл ба үннээр дүүрэн байсан юм а гэж. Тэгвэл хамгийн түрүүнд Есүс Христ энэ дэлхийдээ хүний биеэр, хүмүүн биеэр төрхийн ач холбогдлын нэгдүгээрт нь Есүс Христ энэ дэлхийд мэдлэхээс өмнө оршин байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь Христийн онцгой төрөлт буюу онгон төрөлтийн тухай бид нэр ярих хэрэгтэй болдог. Ариун сүнсний юр бусын хүчээр онгон эмэгтэй Мариагийн хөвлөд Есүс олдсон. Бүгдээрээ Матай номын 1:18-ыг гаргаад уншъя. Матайгийн 1:18 угшаага эргүүлээд шинэ гэрээний эхний ном. Есүс Христ ингэж мэндэлжээ. Есүсийн их Мария Йосефтэй сүү тавиад
дэр нийлхээс өмнө Хевлидээ ариун сүнсээр хүүхэдтэй болсон байлаа. Нөхөр нь болох Йосеф зөвхт хүн байсан бөгөөд Марияг гутамшиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ. Харин түүнийг тийм бодож байх үед эзний Тэнгэрлэгч зүүдэнд нь үзэгдэж Давидын хүү Йосефо Марияг эхнэрээ болгохоос бүү эмээгтэн. Учир нь түүнд олдоод байгаа нь ариун сүнснийх юм. Түүнийг хүү төрүүлэхэд чи түүнийг Есүс гэж нэрлэл. Учир нь тэр өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлвэ. Есүс онгон эмэгтэй Мариягийн хевлээд олдсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Есүс бид нар хүн болгон өөрийн гэсэн махан биеийн эцэг бас ихтэй байдаг. Харин тэгвэл Есүсийн хувьд хүмүүн эцэг байхгүй. Йосеф бол Есүсийн эцэг нь биш. Харин Йосефтэй сүү тавьчихсан байсан онгон Мария гэдэг эмэгтэйгийн хевлид Бурхан тааллыг олж Есүс тэнд олдсон. Тэрнээс биш Есүс өөрөө хүн эцэг бол байхгүй. Харин Бурхан эцэг өөрийнх нь эцэг. Үүгээрээ биднээс бас ялгаатай. Тэгвэл хүмүүн эцэггүй байснараа ямар ач холбогдолтой юм бэ гэхлээрээ Адамаас дамжиж удамшиж ирсэн гим нүгэл Есүст удамших боломжгүй болж байгаа гэсэн. Тийм учраас Бурхан энэ аргыг сонгосон. Тэгвэл Мариягаас дамжаад гим нүгэл дамжих боломжтой юу гэдэг асуулт байна. Тэгвэл үүнийг эцгийг нь Бурхан өөрөө хүмүүн эцэггүйгээр Бурхан өөрөө хийж өгсөн учраас тэнд бас өөрөө Мариягаас ч гэсэн дамжих тэр гим нүглийн үүдийг бол Бурхан хааж өгсөн гэж тайлбарладаг. Тийм учраас ариун сүнсний юр бусын аргаар гайхамшигар Бурхан Есүсийг Мариягийн хевлээд олж өгсөн. Ийм учраас Лук номын 1:35 дээр ингэж хэлсэн байдаг. Есүсийг ариун нэгэн гэж хэлсэн байдаг. Тэнд ариун нэгэн гэж хэлсний ач холбогдол нь тэнд гэмт хүн төрлөختний удам нь биш юм аа. Ариун Бурхан өөрөө юм. Тийм учраас ариун нэгэн гэж хэлсэн байна. Би энд уншия. Лук номын 1:26-аас Тэнгэр элч Габриэлийг Бурхан Галилийн Назар хот руу 6 дугаар сард илгээсэн ажээ. Габриэл Давидын удмын Йосеф гэдэг хүнтэй сүү тавьсан онгон бүсгүйн гэрт хурч ирлээ. Түүнийг Мария гэдэг байв. Орж ирээд Тэнгэр элч түүнд "Эвээгдэгчээ, баярл, эзэн чамтай хамт байна" гэв. Харин Мария энэ үгэнд ихэд цочиж энэ нь юу мэдлэгээ байж болох талаар бодож цэгнэв. Тэнгэр элч түүнд "Мария, бүү, чи Бурханы ивэлийг олжээ. Үзэгтэн чиний чи хевлидээ өртөө болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр хүү агуу нэгэн болох ба хамгийн дээдийн хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Яаковын гэрийг үрд хаанчлах бөгөөд түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна" гэсэнд Мария Тэнгэр элчид "Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ" гэхэд Тэнгэр элч "Ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхэн. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы хүү гэж дуудагдах болно." Бурхан өөрөө хүмүүн биеэр энэ дэлхийлэр мэдлэнэ гэдэг бол маш гайхамшигтай, бас нэг талаасаа ойлгоход их хүнд, их гүн гүнзгий, ойлгоод ухаарад үнэхээр алмаарад ингээд гайхшаад ах Христ итгэлийн маш нэг том үннүүдийн нэг л дээ. Маш чухал, бидний итгэлийн суурьуудын маш чухал зүйл байгаа. Онгон эмэгтэй Мариягаас төрсөн Есүс гэдэг бол маш чухал үннүүдийн нэг ба. Тэгээд үнэхээр та бүхнийг бас яг энэ сургаалтай холбоотой зүйлсийг энэ номноос та нарыг уншаасай гэж хүсэж байгаа. Энэ дээр Библийн онол сургаал гэдэг энэ дээр Библийн гол ойлголтуудын тухай маш чухал зүйлсүүдийг байгаа. Тэгээд энэ системчсэн теологийн ном л доо. Тэгээд энэ номон дээр
гол онол сургаалуудын холбоотой бүх сэдвүүдээр байж байгаа. Яг энэ дотор Есүс Христийн миний зааж байгаа өнөөдрийн хичээлтэй холбоотой зүйл эндээс би өөр базар дүгнэлт хийж байгаа. Тэгэхээр энэ номыг би бас яагаад танаар санд болгож байгаа юм бэ гэхээр энэ номын орчуулгын хяналт, теологийн хувьд, үг хэллэгийн хувьд хяналт тавих ажил дээр би өөрөө оролцсон байгаа. Тийм учраас энийг би та бүхэнд бас үнэхээр өөрийнхөө номын санд байлгах номнуудынхаа нэг болгоорой гэж би хэлмээр байгаа. Тэгээд энэ уншихад маш ойлгомжтой, бүлэг болгоны төсвөлийн асуулттай, эргээгээд өөрийгөө хянах, бас дасгал хийх, группээр хийх боломжтой байлаа бичигдсэн. Айгуу сайн ном байгаа юм шүү. Та нар энийг олж аваад их сайн шүү. За. Хоёрдугаарт нь Есүс Христ хүмүүн биеэр ирсэн утга учирын хоёр дахь нь юу вэ гэвэл Есүс Христ бүрэн дүүрэн хүн байсан. Бид нар сая Есүс бол бурхан байсан гэдгийг харж байна, тийм. Тэгвэл хэдийгээр тэр хүний биеэр энэ дэлхий дээр төрсөн боловч тэр бурхан чанар нь өөрт нь хэвээрээ байсан. Дээрээс нь Есүс Христ өөрөө бас бүрэн дүүрэн хүн байсан. Есүс яг биднэртэй адилхан махан биетэй байсан. Бүх хүүхэд яаж төрдөг шиг эмэгтэй хүнээс Есүс төрсөн. Есүс биднэртэй адилхан идэж ууж, унтаж амрах хэрэгцээ шаардлагатай байсан. Луг 2:40 дээр Есүс ингэж хэлсэн байдаг. Хүүхэд өсөж, хүүхэд гэдэг нь Есүсийг хэлж байгаа. Хүүхэд өсөж хүчирхэг болон мэрэгэн ухаанд боловсрсоор байлаа. Бурхны нэгүсэл түүндээ байсан юм а гэж байна. Есүс бас биднэртэй адилхан ядардаг, унтаж амрах хэрэгцээтэй байсан. Иохны 4:6 дээр аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байвэ гэж байна. Тэгвэл яг бид нар ажил хийгээд ядардагтай адилхан Есүс бас олон зуун хүмүүс өөрийг нь байнга л хүрээлээд явж исэн тэр хүмүүс зогсоо зайгүй үйлчлсээр байгаад ядарч исэн, туйлдж байсан. Яг биднэртэй адилхан яг тийм махан биетэй байсан. Цүлд 40 хоног мацаг байсныхаа дараа туйлдаад ядарчихсан үед нь Тэнгэрч нар ирээд хүч тэнхээ өгж исэн гэж байдаг. Бас Есүс бүр олон хүмүүс үйлчлсээр байгаа ядарсныхаа дараа далайн шуурганы давлгаагч хүчтэй мэдрэхээргүйгээр нам завин дотор унтчихсан байсан тухай бид нар бас Библиэс уншдаг. Тэгвэл яс цааш үргэлжлүүлээд Есүс модон загалмаа дээр хадаасаар хадуулж үлгүүлэхдээ махан биеийн тэр аимшигтай тарчлал өвдөлтийг яг бид нар яаж мэдэрх үү? Яг тэрнтэй адилханаар мэдэрсэн. Яг биднэртэй адилхан махан биетэй. Бидний гарт нэг жоохон өргөс ороход ямар өвддөг вүлээ? Тэрийг бид нар мэддэг. Тэгвэл модон загалмаа дээр хадаасаар хатгуулаад үлгүүлээд тэгж үхтлээ зовж байхдаа Есүс яг л бид нар ямар зовлон амсах уу? Яг тэр бүхнийг Есүс адилхан амссан. Түүнээс илүүгээр амссан. Яагаад гэвэл бид бүгдийн нүглийн шийтгэл түүн дээр тохиогдсон байсан учраас түүний мэдэрч байгаа Есүсийн мэдэрсэн тэр шаналл зовлон бол нэг хүний мэдрэхээс илүүх байсан. Чааш нүгэржлүүлээд Есүс яг адилхан бүрэн хүн дүүрэн хүн байсан гэдгийг нэг Есүс яг адилхан хүний ухаантай, сэтгэлийн хөдөлгөөнтэй яг л хүнд байдаг бүхэл чанар түн байсан. Иохны 13:21 дээр ингэж хэлдэг. Есүс эдгээрийг хилээд сүнсэнд шаналж байвэ гэж хэлдэг. Хүний зүрхсэтгэл яг шаналдагтай яг адилхан Есүсийн зүрхсэтгэл шаналж байсан. Бас Есүс хүмүүсийг хараад өрөвдөж байсан. Өө энэ ядарсан хүмүүсийг гээд өөрөө өрөвдөөд өрөвдсөн сэтгэлээ тэднэрт үйлчилж байсан. Матайгийн 26:38 дээр ингэж хэлдэг. Миний сэтгэл үхтлээ зовж байна гэж хэлдэг. Есүс. Есүс та бидэн шиг уйлж, зовлон мэдэрч, шаналж, бас бусдыг өрөвдөж хайрлаж байсан. Махан биет яг хүнтэй адилхан махан биетэй, яг адилхан хүнтэй хүн шиг сэтгэлийн хөдөлгөөнтэй, мэдрэмжтэй, уйлдаг, өрөвддөг, хайрладаг. Яг бүрэн дүүрэн хүн байсан. Тэгвэл Есүсийн бас хүмүүн биеэр төрсний утга учирын гурав дахь нь юу вэ гэвэл Есүс бүх талаараа хүн төрлөختөнтэй адилхан би сайн хэлсэнтэй махан биетэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, мэдрэмжтэй бүх юм хийдэг. Гэхдээ нэг л зүйлээр ялгаатай байсан. Тэр нь юу вэ гэвэл Есүс хизээж нүгэл үйлдэггүй. Хизээж гэм нүгэл хийгээгүй. Үүгээрээ биднээс ялгаатай. Библиэлд олон удаа Есүсийг гэм нүгэлгүй байсан гэдгийг хэлдэг. Мөн ерөнхийдөө Есүсээ нүгэл хийлгүүлэхэд оролдоод дийлээгүй. Иохны 3:5 дээр түүнд ямар ч нүгэл байхгүй гэж хэлдэг.
Иохны 8:46 дээр намайг нүгэлтэй гэх хүн байна, та нарын дунд байна уу гэж Есүс асууж байхад хинч хариулж чадаагүй. 2 Коринтын 5:21 дээр нүглийг үл мэдэгч түүнийг гэж хэлж байдаг. Нэгсэнд нүгэл үйлдээгүй Есүсийг гэж хэлсэн. Нүглийг үл мэдэгч түүнийг. Еврей номын 4:15 дээр харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон нэгэн билээ гэж Есүсийг хэлсэн байдаг. Нүгэлгүй атлаа бүх талаар биднэртэй адилхан соригдсон нэгэн. Еврейгийн 7:26 дээр учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, Тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм тэргүүн тахилч байгаа гэж хэлсэн байдаг Есүсийг. Ариун, гэмгүй, бузартаагүй, нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, Тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм тэргүүн Тэнгэр илчээ гэж Есүсийг хэлдэг. Бас 1-р Петрийн 2:22 дээр тэр нүгэл үлдээгүй. Есүс нүгэл үлдээгүй. Түүний аманд ямар ч залим их байгаагүй гэж хэлж байдаг. Тэгвэл Есүс хүмүүн биеэр энэ дэлхий дээр мэндэлсний энэ гуравт хаш холбогдол нь юу вэ гэвэл утга учир нь юу вэ гэвэл бүх талаараа хүндрэлтэнтэй адилхан байсан. Гэхдээ нэг л зүйлээр ялгаатай байсан нь гин огт гин нүгэл үлдээгүй. Дөрөв дэх утга учирын дөрөв дэх нь юу вэ гэвэл Христ хүмүүн биеэр төрж оршин байснараа нэгэн зэрэг бүрэн дүүрэн хүн чанартай бас бүрэн дүүрэн бурхан чанартай байх боломжтой байсан. Нэгэн зэрэг бурхан чанараа хадгалж байгаа, нөгөө талдаа бас хүн чанарыг агуулж байгаа. Нэг бодгол дотор энэ хоёр чанарыг зэрэг агуулж чадсан Есүс. Хэрвээ Есүс энэ дэлхий дээр хүмүүн биеэр ирээгүй байсан бол хүний хүн чанарыг өөртөө агуулж чадахгүй байх байсан. Хүн яаж энэ дэлхий дээр мэдлэлгүй тэр замаар ирээгүй одоо ч бурхан яг хүн шиг нэг хүний бүтээгээ Тэнгэрээс дээш доош буулгацсан байсан бол наа чи хүн биш дээ гэж хэлж болно. Яг тэр хүн шиг арга замаар тэр байдлаар төрөөгүй, хүн шиг өсөж өндийж насыг туулаагүй, бага нас өсвөр нас гэдэг ингээд том болдог тэр хүний туулдаг имийг туулаагүй учраас зүгээр Тэнгэрээс шууд бэлэн буугаад ирчихсэн тэр Есүсийг бол хүн гэж хэлэх хэцүү болно. Харин тэгвэл бурхны арга ухаан нь юу гэсэн бэ гэхээр бурхныхаа чанарыг хадгалж байгаа хэрнээ хүн чанарыг агуулсан байдлаар Есүсийг энэ дэлхий дээр мэдлүүлсэн байна. Энэ үнэхээр Есүс хүний биеэр энэ дэлхий дээр төрнө гэдэг бол Христ итгэлийн маш чухал ойлголтуудын нэг гэж түрүүн хэлсэн тийм. Та бодоод үзье. Өөрөө бол бүтээгч бурхан. Түрүүн бид нар Иохны 1 дээр хэлсэн тийм. Бүх юм түүгээр бүтээгдсэн. Энэ бүтээгчнүүдийн дотор түүнгүүгээр бүтээгдээгүй юм нэгч байхгүй гэж хэлсэн. Тэгвэл тэр агуу бүтээгч хаадынхаа эзний эзэн бүх юмыг бүтээсэн гайхамшигтай хүч чадалтай тэр агуу мөртөл тэр агуу хязгааргүй хүч чадалтай бурхан хүний биеэр энэ дэлхий дээр мэдлэнэ гэдэг өөрийгөө ямар их даруй болгож ямар хүний хязгаарлагдмал махан бие дотор өөрийгөө хийж энэ дэлхий дээр мэдлэнэ гэдэг бол нэг талаас хүн бол бас ойлгож ухаарч дуусахгүй тийм чухал зүйл байна. Бүтээгч бурхан өөрөө бүтээлийнхаа хэлбэрт орж байна. Бүтээгч эзэн маань бүтээлийнхаа хэлбэрт ороод бидний дунд амьдраад бидний дунд үйлчлээд бүр тэрнээс зогсохгүйгээр бидний төлөө бидний өрийг төлсөн гэдэг бол хаста жинхэнэ гайхамшиг. Тэр бүтээгч бурхан өөрөө бүтээлийнхаа хэлбэрт ороод бидний дунд амьдраад бидний төлөө өөрийгөө өргөнө гэдэг бол гайхамшиг. Энэ бол жинхэнэ гайхамшиг. Тэг үнэхээр яг энэ бурхан чанар, хүн чанар хоёрыг нэгэн зэрэг Есүс яаж агуулж чадсан бэ гэдгийг ойлгоход их хэцүү. Тэгээд Христийн анх сүмийн анхны үеэс ахуулаад энийг яаж бид нар тайлбарлах вэ? Яаж үг хэлээр бичих вэ гэдэг талаар их нэлээд олон удаа хэлэлцэж ярилцаж ийм тайлбар хэлье, ийм байдлаар тайлбарлая гэдэг зүйлүүдийг их ярилцж байсан. Тэгээд тэгсээр байгаад янз бүрийн үзэл бодлуудыг ярилцсаар байгаад 451 онд Калседон гэдэг хотод яг тэр үеийн Христийн
сүмийн зөвлөл гэж хуралдсан. Тэгээд тэд нар тэн зөвлөлөөс юу гэж хамгаалсан бэ гэхээр Христ дотор Бурхан чанар, хүмүүн чанар зэрэгцэн нэг бодгол дотор оршдог гэж хамгаалсан байна. Хүмүүн чанар, Бурхан чанар нэг бодгол дотор Есүс гэдэг тэр нэг бодгол дотор зэрэгцэн оршноо. Ингэж оршиж байхдаа Бурхан чанар нь багасаагүй, Бурхан чанар нь багасаагүй, бас хүн чанартай холилдоогүй. Гэхдээ тэр хоёр зэрэгцэж байсан гэж томьёолсон. Тэгээд энэ талаар илүү их дэлгэрэнгүй ямар ярьцлага, ямар жоохон гаж буруу ойлголтууд үзлүүд явагдаж байсан түүхэнд янз бүрийн тайлбарууд ямар тайлбар тавьж ирсэн бэ гэдгийг ойлгоё гэвэл энэ номоос уншаарай. Энэ ном дээр нэлээд дэлгэрэнгүй гэхдээ их цэгцтэй маш их сайн тайлбар энэ дээр байж байгаа. Түүнхээр тэгвэл тэр бүтээгч Бурхан хүмүүн биеэр энэ дэлхийд төрхийн мэндэлсний утга учирыг цөмөр эргээд харахад үнэхээр Христ бол өөрөө энэ дэлхийд мэдлэхээс өмнө мөнхөд байсан Бурхан гэдгийг анхаарах ёстой. Хүнээс ялгаатай. Хоёрдугаарт нь он төрөлтөөр энэ дэлхийд төрсөн. Нэгэсэндээ тэр Адамаас дамжих байсан тэр гэмт удам тэнд орж ирээгүй, харин Бурхан өөрөө тэнд хийж өгсөн зүйл. Энэ бол хүнээс Адамын гэмтээ нүгэлтэй удам тэнд явахгүй байгаа гэсэн үг. Гуравдугаарт нь Есүс өөрөө бүрэн хүн байсан. Бүхэл хүнтэй адилхан махан биетэй, сэтгэл хөдлөлтэй, зүрх сэтгэлтэй, шаналдаг, зовдөг, уйлдаг, идэх хэрэгцээтэй, унтах хэрэгцээтэй тийм байсан. Дараа нь харин бүх хүн төрлөختөнтэй бүх чанараар адилхан боловч нэг л зүйлээр ялгаатай нь гэвэл гин нүгэл ерөөсөө үлдээгүй. Ариун нэгэн байсан. Тэгээд бас Бурхан чанар, хүн чанар хоёрыг нэгэн зэрэг өөрийнх нь нэг бодгол дотроо хадгалж чадсан. За тэгвэл энэ маань бүгдээр маань Христ хүмүүн биеэр энэ дэлхийд мэндэлсний утга учирыг гэж товчлоод өгөх юм бол энэ байна. Тэгвэл Есүс дараагийн асуулт нь Есүс яагаад хүний биетэй болж энэ дэлхийд мэдлэх төрөх хэрэгтэй байсан бэ? Ямар шаардлага байсан бэ гэдэг асуулт. Тэгвэл Библи бидэнд юу гэж хэлдэг вэ гэвэл Есүс яг хүн шиг биднэртэй адилхан болсноороо биднэрт дуулууртай байдлын төлөөлөгч, дуулууртай байдлын үлгэр жишээг харуулахын тулд үнийг хийсэн маа гэдэг. Бид нар мэднэ Адам Бурхны үгэнд дуулуургүй байснаасаа болоод гим нүгэлд унаад түүнээс болоод Адамын үр удам гим нүгэлтэй болсон. Харин тэгвэл Есүс өөрөө Бурхны өмнө дуулууртай байж чадсанараа өөрөө хоёр дахь Адам буюу яг тэр Бурхны өмнө яаж гим нүгэлгүйгээр гэхдээ бас Бурхны үгэнд дуулууртайгаар амьдарч болох юм бэ гэдгийг Есүс өөрөө харуулсан. Хоёр дахь шаардлага нь юу байсан бэ гэдэг маань хамгийн чухал байгаа. Есүс Христ бидний нүглийн төлөөх орлого тахил болохын тулд Есүс хүмүүн биеэр энэ дэлхийд мэндэлсэн байна. Бид түрүү хэлжсэн бидний гим нүгэл маань төлөгдөх ёстой. Бид нар нүгэлтэй учраас бидний нүгэл шийдэх гэдэг ёстой. Тэгвэл хуучин гэрэн дээр хүмүүс гим нүглээ уучлуулахын тулд таны гим нүгэл уучлагдсан гэж хэлэхийн тулд яадаг байсан бэ гэвэл гим зэмгүй, өө согоггүй мал хургийг аваад тэр малыг өргөж тахидаг байсан. Тэгснээр тэр өө согоггүй ямар ч гим зэмгүй байсан тэр хурганы цус урсснараа ам өгөгдснөөрөө тэр хүний гим нүгэл уучлагдлаа гэдгийг хэлж байсан. Тэгвэл энэ тахилын зүйл маань ирээдүйд болох жинхэнэ тахилын өмнөх зураглал нь өмнөх нэг сүүдэр нь байсан. Тэгвэл тэр жинхэнэ тахил нь хэн болсон бэ гэвэл Есүс. Бидний гин нүглийн төлөөх өргөлийг бидний орлох тахил нь Есүс өөрөө болсон. Тэгвэл тэр бидний өмнөөс орлох тахил байхын тулд Есүс хүмүүн биед орох заавал шаардлагатай байсан. Хэрвээ хүмүүн хэлбэрт ороогүй байсан бол тэр тахил маань яг биднийг орлох
дахид болж чадахгүй байх байсан. Яагаад гэвэл хүний миний гим нүгэл уг нь би өөрөө үүрэх ёстой. Хүн би өөрөө тийм. Гэтэл харин тэгвэл яг бүх талаараа надтай адилхан нэгэн миний орон өмнөөс орлож болно. Яг надтай адилхан. Яг надтай адилхан хүмүүн нэгэн миний өмнөөс орлож болно. Харин тэгвэл тэр арга зам нь Есүс Христ. Тэрийг хэн хийсэн бэ гэвэл Есүс өөрөө хийсэн. Тийм учраас Есүс хүн төрлөختний гин нүглийг орлох тахил болохын тулд яг энэ замаар хүмүүн биеэр энэ дэлхий дээр мэндэлж хүний арга замаар өсч өндийж боловсрч эцэстээ өөрийнхөө амийг өгөх нь тэр орлох дахид болох цорын ганц зам л байсан. 1-р Петрийн 1:19 дээр ингэж хэлдэг. Гэм зэмгүй бөгөөд толбоггүй хураг гэж хэлсэн ба. Есүсийг түрүүн би хэлжсэнтэй хуучин гэрэн дээр гэм зэмгүй ямар ч өөс огоогүй толбоггүй хургыг гэмтэй нэгний өмнөөс өргөж гмийн уучладаг байсан бол Есүс өөрөө гэм зэмгүй толбоггүй хураг болсон юм аа. Бас 1-р Петрийн 3:18 дээр зөвхт нэгэн нь зөвхт бусыг орлсон гэж байна. Энэ нь биднийг Бурханд аваачхын тулд болоо. Тэгвэл зөвхт нэгэн гэж хэнийг хэлж байна вэ? Есүсийг гин зэмгүй Есүс зөвхт бусыг орлсон юм а гэж. Яагаад орлсон юм гэхээр биднийг Бурхан дээр аваачхын тулд юм а гэж. Зөвхөн хүний биеийг олж байж л Есүс Христийн өргөсөн тахил нь хүн төрлөختний идэлх ёстой шийтгэлийг орлож чадах байсан. Би түрүүнээс хэлсэн тийм. Еврейгийн 2:16 дээр ингэж хэлсэн байна. Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй итгэмжит тэргүүн тахилж болж Есүс хэлж байна. Тэргүүн тахилж болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүлгийг хийхийн тулд тэр бүх талаараа өөрийн ах トゥ нартайгаа төстэй болгодох ёстой байваа гэж. Энд Есүс яагаад хүмүүн биеэр төрж яагаад тэдний төлөө өөрийнхөө өстэй байсан гэдгийг тайлбарлаж байгаа. Энд юу гэж хэлж байгааг нь тэр бүх талаараа хүн төрлөختөнтэй төстэй болгодох ёстой байсан юм аа гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл Христ хэрвээ хүний биеэр төрж хүмүүн чанар бурхан чанарыг өөртөө агуулаагүй байсан бол бид өнөөдөр аврагдах боломжгүй гэсэн. Есүс энэ замаар ирээгүй бол өнөөдөр биднэрт аврал байхгүй байх байсан гэсэн. Бид нар тэгвэл өөрсдийнхөө гэм нүглийн шийтгэлийг өөрсдөө л үүрхэл арга зам үлдэх гэсэн. Тэгвэл Есүс ингэж ирснээрээ бид нар өнөөдөр аврагдах боломжтой болсон. Хүн төрлөختөн өнөөдөр аврагдах боломжтой болсон. Бидний авралын зам бид нар гэм зэмгүй гэмтэй мөртлөө таны гэм төлөгдсөн, таны өмнөөс хэн нэгэн таны өрийг төлчихсөн, та уучлагдсан, та цагаатгагдсан гэж хэлэгдэх боломжтой болсон гэсэн. Тэгвэл үнэхээр Есүс Христ хүний биетэй болж төрхийн шаардлага нь юу байсан бэ гэвэл нэгдүгээрт нь дуулууртай байхын бүлгэр жишээ, дуулууртай байхын төлөөлөгч болохын тулд Есүс энэ дээр тэгж ирсэн. Хоёрдугаарт нь бидний нүглийн төлөх орлого тахил болохын тулд байсан. Шаардлага. За тэгвэл гуравдугаарт нь өнөөдрийн миний амьдрал, өдөр тутмын амьдрал Есүсийн энэ дэлхий дээр ирсэн явдал, мэндэлсэн явдал өнөөдөр надад ямар ач холбогдол нөлөөтэй вэ гэдэг асуултыг цөмөр харъя. Таны өнөөдөр туулж байгаа зовлон, бэрхшээл, хүндрэлийг Есүс бас туулсан. Есүс таны туулж байгаа зовлон, таны мэдэрч байгаа тэр өвчнг, таны мэдэрч байгаа тэр сэтгэлийн шаналлыг Есүс ойлгоно гэсэн үг. Еврей номын 4:15 дээр ингэж хэлдэг. Есүсийг бүхий л талаар соригдсон нэгэн гэж хэлж байгаа. Өнөөдөр бид нар янз бүрийн сорилтонд ордог. Гэм нүгэлд унах, янз бүрийн зүйл соригдоод явж идэг. Тэгвэл яг тэр сорилтыг адилхан мөн чанарын хувьд яг адилхан сорилтуудыг Есүс бас туулсан. Гэхдээ туулаад давж чадсан. Тэрэнд унаагүй түүнийг давж чадсан нэгэн. Тийм учраас таны миний туулж байгаа тэр сорилтыг, тэр гин нүглийн уруу татлагыг Есүс ойлгож байгаа гэсэн үг. Түүнийг
давах хүчийг Есүс тэгвэл танд бас өгч чадна гэсэн үг. Еврей номын 2:18 дээр ингэж байна. Учир нь тэр өөрөө соригдсон зовлон эдэлж байсан тул сорилтод орогчдод тусалж чаднаа гэж. Есүс өөрөө хүмүүн биеэр амьдарч та бидний өнөөдрийн туулдгийг туулсан учраас сорилтод орогчдод тусалж чадна. Энэ ямар том амлалт вэ? Ямар том гайхамшиг вэ, те? Еврей номын 4:15-16 дээр ингэж байна. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхс байдлыг хуваалцаж чаддаггүй тэрүүн тахилч бус харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон нэгэн билээ. Тиймээд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олж өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгоё гэж. Хуучин гэрээний үед тэрүүн тахилч маань нэгэн хүн байсан. Тэм учраас тэр тахилч өөрөө хүмүүсийн нүглийн өмнөөс тэр тахлыг өргөхдөө бас өөрийнхөө нүглийн төлөө бас тэр тахлыг цуг өргөж байгаа. Өөрөө бас л нүгэлтэй учраас. Харин тэгвэл Есүсийн хувьд ялгаатай нь юу вэ гэвэл өөрөө гин нүгэлгүй учраас тэр тахил нь зөвхөн та бидний төлөө байгаа. Өөрийнх нь гин нүгэл тэнд байхгүй. Өөрөө гин нүгэлгүй учраас. Тэгвэл Есүсийг энд хэлж байна. Бид нар хэрэгцээтэй цагт бид нар нэгүслийг олж хэрэгцээтэй цагт бид нар өршөөлийг авахын тулд тэгвэл яг бид нартэй бүх талаараа адилхан болсон тэр тэрүүн тахилч руу цөмөрөө итгэлтэйгээр зоригтойгоор очицгоё гэж энд хэлж байна. Үнэхээр яг бид нартай адилхан болгогдсон тэр нэгэн биднэрт тусалж чадах учраас тэр нэгэн бас бидний өмнөөс тахлыг уучлалын тахлыг цагаатгалыг хийж чадсан учраас өнөөдөр бид нар Есүс дээр итгэлтэйгээр зоригтойгоор би өнөөдөр ямар ч гэмнүгэлд унсан бэ? Өнөөдөр би ямар ч шалбааганд унчихсан бай? Ямар ч амьдралын юунд орооцолдсон бай? Харин Есүс дээр өнөөдөр очих боломжтой гэсэн. Есүс миний өмнөөс тэр тахлыг орлого тахил болж чадсан учраас өнөөдөр өршөөлийг олж авахын тулд уучлалыг олж авахын тулд Есүс дээр очих боломжтой гэсэн. Хоёрдугаарт нь миний амьдралд өнөөдөр Есүсийн энэ хүмүүн биеэр төрсөн үйл явдал ямар нөлөөтэй юм бэ гэвэл Есүс Бурхан эцгийн өмнө таны төлөө залбирч байгаа. Миний төлөө, таны төлөө Бурхан эцгийн өмнө өнөөдөр залбирч байгаа. Ингээ гайхамшигтай. Тахилч хүн ард түмэн ба Бурханы хоорондох зууч, өмгөөлөгч, төлөөлөгч нь байсан. Яг үүнтэй адилханаар Есүс өнөөдөр та бидний төлөөлөгч нь, зууч нь, өмгөөлөгч нь болоод Бурхан эцгийн өмнө та бидний төлөө залбирч байгаа. Та бидний төлөө зуучлан залбирч байгаа гэдэг үгээр байна. Цөмөр Ромын 8:34-ийг уншъя л да. Ром номын 8:34 дээр. Ялалдаг нь хин юм бэ? Христ Есүс нь үхээд бүр амьлуулагдсан Бурханы баруун гар талд байдаг. Бидний төлөө зуучлан гуйдаг нэг юм аа. Бидний төлөөх орлого тахил болоод өөрийгөө өргөөд бас дээрэс нь үхлээс амьлаад Бурханы баруун гар тал залраад өнөөдөр бидний төлөө зуучлан залбирдаг нэгэн бол Есүс. Таныг өмгөөлөгч, таны төлөө зуучлагч нэгэн тэнд байна. Та бидний төлөө зуучлан Бурхан эцэгт хандан залбирч байгаа хэн бэ? Есүс Христ. Тийм учраас өнөөдөр та бидний төлөө залбирч байгаа тэр тэрүүн тахилч дээр тэр жинхэнэ тэрүүн тахилч дээр өнөөдөр бид нар очиж хүсэлт, гуйлт, залбирал, мөргөлөө бид нар эзэнд өргөх боломжтой гэсэн. Ингээд гайхамшигтай. Есүс бидний төлөө өөрийгөө өргөчөөд одоо үргэлжлүүлээд бидний төлөө Бурхан эцгийн өмнө залбирч байгаа.
Гуравдугаарт нь Есүсийн энэ хүмүүн биеэр энэ дэлхий дээр ирсэн үйл явдлын ач холбогдол нь юу юм бэ гэвэл Есүс бидний даган дуурайх үлгэр загвар маань болдог. 1-р Петрийн 2:21 дээр ингэж хэлсэн байна. Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээн Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Тэр нүгэл үйлдэггүй. Түүний аманд ямар ч зайлмих олдоогүй. Тэр зүгэгдэж байхдаа хариуд нь зүгээгүй. Харин зовн тарчилж байхдаа занал хийлээгүй. Харин шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа. Биднийг нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар түүний шарахаар итгээгдсэн билээ гэж. Христ өөрийнхөө замаар, өөрийнхөө мөрөөр биднийг дагуулахын тулд биднэрт үлгэр дуурайлыг үлдээсэн гэж хэлж байна. Биднийг өөрийнхөө замаар яваасай. Би яаж Бурхны өмнө, Бурхан эцгийн өмнө дуулууртаагаар явсан бэ? Би яаж сорилтыг давсан бэ гэдгийг та нар хараарай гэж Иесус бидэнд үлгэр дуурайлсан. Бид нар мэдээж гэм нүгэлтэй учраас алддаг, бурууддаг. Харин тэгвэл тэр үлгэр жишээг Иесус өөрөө өгсөн. Буцаагаар бас тэр унсан үед босгодог эзэн бол Иесус өөрөө. Уурчилдаг эзэн, тэр гэм нүглээс цагаатардаг нь Иесус өөрөө. Үнэхээр гайхамшигтай. Бидний амьдрал Иесусийн хүмүүн биеэр ирсэн үйл явдлын үр нөлөө. Иесус яг бидэртэй адилхан болсон учраас биднэрт тусалж чадна гэж хэлж байна. Бидний зовлон, бидний бэрхшээлийг, бидний шаналлыг Иесус яг адилхан ойлгоно, тусалж чадна. Өөрөө тэр бүхнийг туулсан учраас. Хоёрдугаарт нь Иесус Бурхан эцгийн өмнө та бидний төлөө зуурчлан залбирч байгаа. Гуравдугаарт нь биднэрт бас дуулууртай амьдралын Бурханы өмнө яаж амьдрах вэ гэдгийг үлгэр жишээг өөрөө харуулсан. Тэгвэл эцэст нь Бурхан өнөөдрийн бэрхшээл зовлонд маань биднэрт туслахаас гадна ирээдүйд биелэх тэр мөнх авралыг хайрладаг эзэн энэ Есүс өөрөө. Тийм учраас бидний амьдрал эхэлсэн ажлаа дуусгадаг нэгэн бол эзэн. Бид нар Филиппо намыг үзэж байхад хэлсэн те, та нарын амьдрал эхлүүлсэн сайн үйлсээ Бурхан заавал төгсгөх болно. Тэр өдрийг хүртэл буюу эзнийг эргэн иртэл биднийг өөрчлөх, шинжлэх, биднийг гэм нүглээс салгах, биднийг өөрийнхөө замаар дуулууртаагаар бас эзний өмнө ариунаар явах тэр хүч тэнхийг биднийг өөрчлөх, зүсгэлийг маань өөрчлөх ажлыг Бурхан хийсээр л байх болно. Тэгвэл өнөөдрийн бид нар амьдрал маань туслахаас гадна ирээдүйд биелэгдэх, бүрэн биелэгдэж дуусах тэр авралыг өгдөг эзэн Есүс өөрөө. Тийм учраас хэрвээ та Есүсийг яг ингэж ойлгож аваагүй, бас ухаараагүй, Есүсийг зүсгэлдээ хүлээж аваагүй, Есүсийн энэ авралыг хүлээж аваагүй, Есүс за би Есүсээ та намайг уучлаарай. Би таныг ойлголоо гэдгийг та хэлээгүй байсан бол өнөөдөр та аврагдах боломжтой. Есүс хүмүүн биеэр ирсэн учраас өнөөдөр та аврагдах боломжтой. Өнөөдөр та Есүс заа гэж хэлэх боломжтой болж байна. Яагаад гэвэл Есүс бидний өмнөөс тэр орлох тахил маань болж чадсан учраас. Бас бидний зовлон ойлгодог нэгэн учраас, бидний туулдаг сорилтыг Есүс өөрөө бас туулсан учраас биднэрт тусалж чадах нэгэн Есүс өөрөө. Тэг өнөөдөр Бурхан эцгийн өмнө бидний төлөө зуурчлан залбирч байгаа. Таны төлөө хинч залбирахгүй байгаа гэж та бодож магадгүй. Тийм үе байж болно. Тийм үнэн ч байж болно. Хин нэгэн хүн таны төлөө залбирах байж магадгүй. Харин Есүс Бурхан эцгийн өмнө таны төлөө итгэмжтэйгээр найдвартайгаар залбирч байгаа. Таны төлөө зуурчлан залбирч байгаа. Тийм учраас тэр агуу тэргүүн тахилчид тэр бидний зовлон биднэртэй адилхан энэ махан биеэр туулсан өнөөдөр яг тэр хүн чанар, Бурхан чанар хоёрыг өөртөө агуулад байж байгаа тэр Есүсийн өмнө бид нэр зоригтойгоор өршөөлийг хайж, уучлалыг авч очих боломжтой болж байна. Үнэхээр Есүс хэрвээ
энэ дэлхий дээр хүмүүн биеэр ирээгүй бол энэ бүхэн боломжгүй байгаас. Бүгдээрээ одоо эзэн хандан үнэхээр бурхан талархах юм. Хаалийн Есүс эзэн минь тань бид нар үнэхээр баярлалаа эзэн минь. Үнэхээр энэ дэлхий дээр та хүмүүн биеэр ирээгүй байсан бол бид нар өнөөдөр аврагдах боломжгүй байсан. Харин та энэ мэрэгэн ухаанаараа энэ гайхамшигтай энэ арга замаа та хэдий өөрөө бүтээгч бурхан бүтээгч хэрнээ та бүтээлийнхээ хэлбэрт орж тэр бүтээлийнхээ хязгаар дотор эзэн минь харин та өөрийнхөө бурхан чанар хүмүүн чанараа хадгалж биднэрт үйлчилж биднийг уучлж биднийг өрөвдөж хайрлаж инэрч уйлж шаналж зовж бидний төлөө өөрийгөө өргөсөнд өөрийнхөө цусыг бас амиа өгсөнд Есүс танд баярлалаа. Есүс та энэ бүхнийг хийж өгсөн үнэхээр баярлалаа. Тэгээд үнэхээр та бидэнд мөнх авралаа хайрлагт баярлалаа. Мөнх эзэн танд бид нар талархъя. Үнэхээр таны сайн мэдээг улам хүмүүст хүргэхэд биднэрт та туслаач. Бидний амьдралд үнэхээр бас тань руу бид нар улам зоригтойгоор улам итгэл дүүрэн хэцүү байгаа үед хэрэгцээтэй шаардлагатай таны тусалцаа хэрэгцээтэй байгаа үед бид нар зоригтойгоор очих сэтгэл зүрх итгэлийг та бидэнд өгч гэж байна Есүс. Танд баярлалаа. Та бидний зовлон ойлгодог учраас та бидний туулдаг мэдэрдэг тэр соёлтыг бас ойлгодог мэддэг та өөрөө туулсан учраас Есүс танд баярлалаа. Эзэн минь та бидний зовлон ойлгодоггүй нэг юм биш. Харин та яг өөрөө биеэрээ туулсан нэгэн учраас Есүс танд баярлалаа. Эзэн тэгэхээр энэ таны энэ дэлхий дээр хүмүүн биеэр мэндэлсэн энэ баярын өдрүүдэд та монголчуудын донд та өөрийгөө улам илүү халаршуулаач гэж танаас гуй эзэн Есүс. Та халаршуултгай. Таны нэр улам илүү хүндэрдэг өгөх болтугай гэж. Тань бид бүх талархал магтаалаа. Амин.